сайн байцгаана уу? Инхүү манай ээлжит нэвтрүүлэг эхэлж байна. Эх орон таныг дуудаж байна. Доктортой хөгжил 20,030 хөтөлбөрийн биелэлтийг хангах реформ. Үүнд сайн засаглал голлох бол трансформ. Энд харин хүний хөгжил давмгаалах юм. Энэ бүхнийг бүрдүүлэх хүчин чадал хойд хөрш оронтой тогтоосон иж бүрэн түншлэл гэхээсээ илүү хамгийн энгийн харилцааны гарим болсон ашигтай. Харилцан ашигтай худалдаа нь өрнөлийг үүсгэхийн тулд харилцан бие биенээ хүндэтгэх шинэ орчин цагт орох явдал гарцаагүй тулж ирлээ. Оросын холбоот улс сүүлийн 30 жилийн харилцаа нь хуучин зөвлөлт дэглэмийн сүүдэр тал болсон тусгай албаны он удаан жилээр гагнадж ирсэн тэрэл хэлхээн дээр тогтсоор иржээ. Одоо тэр таагүй хэлхээг тастаж шинэ орон зайг чөлөөт сонголт эрх чөлөөт тусгаар тогтносон улс оронтой байх тэрэл хэв хэмжээнд аваачих сэтгэл зүйн садааг хөнгөн давж хөрш орны хамгийн найрсаг харилцааг үүсгэх ариун үүс хүлээн. 2 жилийн өмнө миний бие зөвлөлт холбоот улсын эчин сайдын яамны зөвлөх Оросын тагнуулын албаны товчлогч эрхэмтэй 37 минут бичлэн уулзахдаа Оросын тал зөвлөлтийн загварын хуучин хэрэгслээ огт өөрчлөөгүй болохыг дуулгаж давайте жить дружно. И все-таки давайте жить дружно. Гэсэн хүсэлт Лавровыг жинстэй буух мгновенной реакции хариултыг үүсгэж билээ. Бид тусгаар тогтносон улс орны үнэт зүйлийг хүндэтгэн үзэж хөндлөнгөөс үл оролцох гэсэн маш тодорхой хариу дуулгаад тэр дороо буцаж билээ. Түүнээс хойш Орос Монголын сайн хөршийн, сайн андын харьцаа ямар байх талаар холбогдох сувгаар хит хит хөргүүлсний дараа ил тод харьцааг Монголын арчсан холбооны анхны удирдах зөвлөлийн тэр цагийн болон энэ цагийн гадаад харилцаа эрхэлсэн тэргүүн эрхэм нинжийг оролцуулан жил орчмын хугацаанд ажилласны үр дүнд биднээр эхэлж дэлхийд түгэх харилцааны хэлбэрийг олж тогтоосон юм. Одоо бүрдүүлэх үйлдэлээ. Монголын их гүрэн түүхийн өрнөлийн он цагийг дагуулсаар 3 их гүрэн улсыг бүрдүүлсэн байдаг. Өнөөдөр бид иж бүрэн түншлэлийн гэрээг хоорондоо байгуулж чадлаа. Монгол өөрөө түүхэн хүчирхэг дурсамжийн бахархлын их гүрэн. Монгол орон урд хөрш бүгд найрамд хятад ард улсын холбооны бүтэцтэй их гүрэн түүнтэй ижил энэтхэг болон Орос улстай энэ эв найрамдлын хэлхээг бүрдүүлв. Аристотелийн хэлснээр harmony, гармони. Түүний тодорхойлт нь гармони сочетание противоположностей. Эдгээр 3 орн өөр хоорондоо тис ондоо
Эрс ялгарах соёлын төлөөлөл. Харин монголчууд аль алинд нь зохицож чадсан тохиргоог үүсгэсэн орчин цагт emotional intelligence бүрдэлтийг social management-ийн он удаан жил тогтвортой бүрдүүлсэн үндэстэй юм. Harmony бүрдүүлэх мишн ариун улс монголчууд бидэнд ирлээ. Бид энэ түүхэн онолтыг гүйцэтгэж чаднаа. Эв найрамдлаас илүү их хүч энэ дэлхий дээр байхгүй гэж Чингис хаан онцолж байв. Japan, US дэлхийн хүчирхэг хоёр холбоотонтой иж бүрэн түншлэлд орсон Монгол улс эзэн Чингисийн айл дүрийг бодит хэрэгжүүлэх түүхэн шалгуур бидний өмнө тулж ирлээ. Монгол улс боловсролын үр дүнтэй орн байхын тулд Нэгдсэн үндэсний байгууллагын 2030 оны зорилтыг бүрэн утгаарна 17 заалт бүрийг төгс бүрдүүлсэн орн байх, өгтөр нөхцөлийг соёл, ахуйн давуу талаа түлхүү ашиглаж тодрох болно. Энэ нь Монгол эмэгтэй түүний орон зай парламентод 50% байхаар эхлэх юм. Түүхийн орчлоос одоо цаг хүртэл Монгол эмэгтэй нийгэмдээ доминант байр суурьтай байсаар ирсэн. Монгол эмэгтэй багтам түүх арвинтай үндэстэй гарцаагүй монголчууд бид мөн. Энэ байдлыг олж харсан дэлхийн арчлын манлай Америкийн нэгдсэн улс Монголтой сансрын хамтын ажиллагаа эмэгтэй нисэгч бэлдэх хүрээнд санаачилсан тохиолдлын хэсэг огт биш. Монгол эмэгтэй чадна. Монгол эмэгтэй арчлын үнэт хэмжүүр болсон хүний хөгжил, түүний эрх чөлөө оршихуй баталгаа, идэвхтэй иргэн байх орчин, иргэний бүтээлч институцийн хөгжлийг хэрхэн яаж төвөггүй энгийн байхыг харуулах өвдөстэй. Түүнийг нээж өгөх, бодит болгох иргэний эр зориг монголчууд биднийг өдөөж байна. Энэ урамтай үйлсийг бид хойд хөршийн сэтгэл харамгүй тусцаагаар нээлттэй ил тод гүйцэтгэх болно. Яг л 1921 оны өрнөл 21 дугаар зууны өнгө аястай байхаар энэ удаа Peace and Harmony өрнөлийн хүрээнд Монголоос эхэлсэн энэ өрнөл дэлхийг өөрчлөх хүчин чадал агуулсан байна. Учир нь найрамдал нь парламентод төлөөлөн орших тул Harmony болон өрнөлөө тэлэх засгийн газар нь сонголтын байх ба сонгогдох зарчим нь авторитет и конкурс гэдгээр орос томьёолоор бох юм. Шаланды полные кефали. Песня написана композитором Никитой Богословским на слова Владимира Агатова для кинофильма Леонида Лукова «Два бойца», где его исполнил Марк Бернес, игравший бойца одессита Аркадия Джубина. Итак, два бойца. Россия и Монголия всегда друзья. Главное, ребята, сердцем не стареть, песню, что придумали, до конца допеть. Шин цагийн шин тохируулга дөнгөж эхлэж байна. Не надо печалиться. Вся жизнь впереди, вся жизнь впереди. Надейся и жди. Эх оны 8 сарын 20-нд Peace and Harmony арга хэмжээ Улаанбаатар зохион байгуулагдах юм. Уг арга хэмжээ манай гинж гартан удирдах бөгөөд төлөөлөх байгууллагаар Москва хотын олон улсын харилцааны академиг урьж оролцуулах саналыг өнөөдрийн нэвтрүүлгээр санаачлаж байна. За саяхан түүний төгсөгч Оросын холбоот улсын гадаад явдлын яамны сайд Лавровоос суралцах онцлог хүчин зүйлийг асуув. Способность к самостоятельной работе и общению с людьми, хотя это дается от Бога, умение дружить,
быть верным. За ийм гайхалтай хариултыг өгж байна. Оросд өнөөдөр бие дааж гэрээр суралцах сонголт бодит болжээ. За ингээл Оросд нэг юм болохоор Монгол ойлгож эхэлдэг. Тийм учраас би энэ мэдээг таата хүлээж явлаа. Бид бие даах сургалтыг сүүлийн 6 жил өрнүүлээд үр дүнгээрээ бид дэлхийд тэргүүлсэн. За аз болж манай Кембрижийн 3 сургуулийн нэг нь байргүй болчоод ингээд өөрийнхөө амжилтыг нийтэд дуулгаж байна. Монгол Тэмүүлэл сургууль нь 2015-аас 2019 нийт 5 удаагийн төгсөлтөөр 169 сурагч төгсөж. За би өөрийнхөө тоог ихтер доошоо болгоодгоё. За манайхаас яг л ийм адилхан хугацаанд 189 хүүхэд төгсөж 20-оор илүү гэсэн үг. 44% нь гадаадын сургуульд 20-оос 100% тэтгэлэг авчээ. За манайхаас 100% тэтгэлэг авсан. Монгол Тэмүүлэл сургуулиас 56% нь Монголын их сургуулиудад орсон юм байна. За манайхаас сүүлийн 2 жил гэхэд элсдийн шалгалтанд нэг ч хүүхэд оролцоогүй. Тэр битгий аттестат аваагүй. За өмнөх би нэвтрүүлгээр нэг ээж 4 удаа холбогдоод одоо сая 5 дахь нь өнөөдөр холбогдлоо. Ашгүй нэг аттестатаа ирж авах юм байна. За тэр үед дахиад аттестатаа авч исэн нэвтрүүлгийг дахиж хийнэ. За Кембрижийн 3 сургууль нь хувьсах зардлыг үржих нь 23 гэдгээр авдаг. Учир нь хураамжийг Монгол улсаас, сургуулиас нь, хүүхэд бүрээс нь шалгалт өгж байгаагаар нь авдаг. За бид хувьсах зардлаа зориуд аваагүй бүтэн 6 жил болсон. Учир нь дараа жилээс Америкийн залуучуудыг урьж оролцуулна. За ингээд сургууль тэр хүмүүсийн орон байрыг бэлдсэн байх ёстой юм аа. За энэ байдлаар бид нар хувьсах зардлаа бөөнөр нь авах юм. Бид нэг ангид 60 хүүхдийн оролцоотой байдаг. За нэг өрөөнд гэсэн үг. Кембрижийн сургууль нь бүгд бүтэн сургалтын комплекстай байдаг. Ингээд бид нэг өрөөнд 15 жилийн хугацаанд 702 хүүхдийг тэтгэлэгт хүргэсэн байна. Тун утгагүй 200 хүүхэд тэтгэлэгт хүргэнэ гэсэн эрмэлзэлтэй байна. За энэ дашрам дуулахад хятад улс 40 жилийн хугацаанд жил бүр 320 мянган хүүхдийг Америкт илгээж исэн бол Орос улс өөрийнхөө төлөвлөгөөг 460 мянга болгож байна. За энэ ганцхан Америк биш, Европын холбоонд илгээх. Учир нь Оросын холбоот улс дэлхийн хөгжлөөрөө 5-д орох гэж байна. За бид 200-аар эхэлнэ. Явандаа хүчин чадлаа. Жилд 2000 хүүхэд 100% тэтгэлэгт зөвхөн Америкт суралцах болцоог бүхий л талаар бүрдүүлнэ. За энэ болцоо сүүлийн 6 жил гарсан үр дүнгээр авах юм бол хэрэгжиж гин. Ингээд 4 жилийн өмнө Мянтрыг засварлтгүй хийж байгаа. За түүнтэй адилхан шинээр энэ жил 2 Мянтар батламжаа авна. Боловсрал бүхнийг гисгэн. Боловсрал намын хамаарлаас гарч мэрэгжлийн холбоотын иргэний нийгмийн институцийн шууд харьяалалд зохион байгуулагдаж мэрэгжилдээ нэр хүндтэй эсгээс шалгаруулах замаар төрийн нарийн бичгийн дарга, яамны бодлогын зөвлөл, их сургуулийн захирал сонгогдох бол бусад бүхий л боловсролын чиглүүлэгч нар багш нарт бүтээлч байх бүхий л нөхцөл хангах ажилд мөн л сонгон шалгаруулагдах болно. За боловсрол нь бүхэлдээ 10 хүрээлэнгээс бүртгэн богино хугацаанд. За энэ нь 8 жил гэсэн үг. Дэлхийн нэг хэмжүүрт ирэх бүрэн боломжтой. Боловсролд улс үндэсний нэр байхгүй. Боловсрол нь иргэн, итэхтэй иргэн. Дэлхийн иргэн бүрдэх танин мэдхүн баясал. Боловсрол нь би хинбэг олох зан үйлдэл. Behavior. Emotional intelligence. Түүнийг critical thinking, problem solving замаар үнэнд хүрдэг. Боловсрол нь хөгжил. Боловсрол нь үннийг олох ухаан, үнэн өөрөө оршин тогтнохын баталгаа. Тебя, скажи, зачем тогда мне жить в шуме дней, как в потоке?
дождя сорванным листом кружить. Если б не было тебя, я б выдумал себе любовь. Я твои в ней искал бы черты и убеждался вновь и вновь, что это все ж не ты. Чего тогда мне быть? День за днем находить и терять, ждать любви, но не любить. Если б не было тебя, я б шел по миру как слепой, в гуле сотен чужих голосов, узнать пытаясь голос твой и звук твоих шагов. Если б не было тебя, и мне не быть собой,